Зориг сангийн даал орчны залуу манлайлал төслийн залуучууд маань TML ус ундааны хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй маань өнөөдөр ирж танилцлаа. Энэхүү үйлдвэр маань жилдээ 27 мянган тонныг дахин боловсруулах хүчин чадалтай юм байна. Тухайн үйлдвэр маань одоогоор орчин чадлынхаа 40%-ийг нь л ашиглаж байна. Үйлдвэрлэлийн процесстэй танилцаад ямар хөө процесс явагддаг, хэрхэн бүрэн автоматжуулалтаар ангилж ялгадаг вэ гэдэгтээ танилцсандаа үнэхээр их баяртай байна. Үйлдвэрлэлийн процесс болохоор таарласыг дахиж ашигладаг энэ байгаль биетэй үйлдвэр юм байна. MCS Coca-Cola компанийн хувьд 2030 он гэхэд борлуулсан бүх ус ундааныхаа хуванцар савыг цуглуулж дахин боловсруулна гэдэг зорилт тавьсан байгаа. За энэ хүрээнд бол бид бүхэн дахин боловсруулах үйлдвэрийнхээ үйл явцыг залуучуудтай танилцуулж, тэгэхээр залуучуудтай цааш хэрхэн хамтын ажиллагаагаа өрнүүлэх боломжтой вэ гэдэг талаараа ярилцсан ийм уулзалт болж өнгөрлөө. Дахин боловсруулах ач холбогдлыг илүү авч үзсэн, амьдралаа хэрэгжүүлэхийг ингээд зорьсон яг энэ залуучууд байлаа. Ийм гоё үйлдвэр манай Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаад маш их баяртай байна. Өдөр тутам ашиглаж байгаа ус ундааныхаа савыг ангилж хаях нь бидний их дэлхийдээ оруулж байгаа хувь нэмэр юм байна шүү. Маргааш ажил дээрээ буцаж очиод ажлынхаа хамт олонтой хамт хуванцар саваа хамгийн түрүүнд ангилах алхамдаа бол орно гэдэгтээ бол бүрэн дүрэн итгэлтэйгээр энэхүү аяллаа өндөрлүүлж байна. 3, 2, 1 Хуванцар ангилж хайцгаая.